та хоёрын маань ингээ орж ирсэн чинь помидор маань их сайхан ургасан байна. Одоо ингээд би бас ингээд тойроод нөгөө ногоо яаж хөдөлж байгаа хүмүүсээр ингээ явж байгаа. Тэгээд та хоёроосоо нэг зөвлөгөө авахад помидор ургуулахад одоо анхаарах зүйлс яг юу байдаг вэ? Анхаарах зүйл гэхлээр одоо ерөөсөө арчилгаа, буцалгаа дутахгүй байх. Дээрээс нь тэр илүүдл навчнуудыг авна. Хамталтаа сайн хийх хэрэгтэй тий. Хамт хийхдээ бас учиртай хийнэ хамаагүй бас хамтч болохгүй нөгөө жимстэй мөчрүүдээ бас хамтчих юм бол бас болохгүй. Тий харж байгаа. Тэгээд сортууд нь бол янз янзын сортууд байдаг болохоор манайх одоо энэ жил нэг юм том жижиг холилдсон сорт ирсэн байна. За энэ жил ер нь хэдэн төрлийн ногоо тэр? 10 гаруй төрлийн ногоо, нарийн ногоонууд. Хэдэн жил ногоо тарьж байна? Энд ирсээр 2000 оноос 25 жилтэй. За борон дөрийн хөрс маань нөгөө хатуулаг бас шин чанартай тий шаварлаг тий. Тэгэхээр энэ хөрсний шин чанарыг одоо зохицуулахын тулд одоо ямар арга хэмжээ авдаг вэ? Маш их зөөлж өгдөг. Тий. Ногоонд бол ердөө бордоо хийдэггүй. Тусалж бордоо хийж үзээгүй энэ олон жил тарихад. За одоо энэ помидор тарихад ер нь 7 хоногт хэдэн удаа усалдаг вэ? Манайх нэг цаг агаарын байлаас удаад ер нь 2 удаа дээр бол усдээ шүү. 7 хоногт. Яг эхний үед үү? Эхний үедээ тэгин тий. Сүүл рүүгээ их устаад их бас эдгээр чинь ингээд ер нь жоохон туяа орсноос нь аваад ивэл дараагийн хамраад тий бас их гоё ургаад ирдэг. За одоо ингээд бид нэр болохоор юу яаж байгаа? Залуу үеүдээ бас ингээд илүү ногоо тариасаа гэсэн үүднээс энэ бүх контентыг хийж байгаа. Одоо ирэх жил одоо илүү олон залуучууд ногоо тариасаа гэдэг үүднээс. За тийм болохоор та хоёр маань одоо залуучуудаа уриалж ер нь юу гэж хэлмээр ногоо тарьсны ач холбогдол ер нь юу гэдэг энэ талаар та тэг бид бол юу штэ нэг би ингэж ойлгодог ш. Ер нь бол одоо хойч залуучууд хэлэхэд бол залхуурахгүй лээ. Тууштай бай. Тий. Юм ихэлсэн бол яг эцсийн үйлчлэл ажиллаж хөдөлмөр л. Энэ бол өв шимийн үйлдэл. Тэгээд нэг өөрийн ногооноос ингээ хүртэх гэдэг тэр мэдрэмж хамгийн сайхан тий. Тэгээд ямар ч бордоогүй, ямар ч илүү дутуу энэ бодис хийгээгүй, яг цэвэр арчилгаагаар ургалж байгаа болохоор эрүүл мэндэд ч гэсэн маш их хэрэгтэй. Өөртөө ингээ ногоогоо тариад идэх гэдэг бол одоо ер нь тэгэл юу тач зөвлөшгүй дээ. Тэгээ өөрт одоо дураараа л идэв шээ энийг чи ерөөсөө. За энэ хүлэмжийг маань одоо ингээд орон нутгаас бас дэмжлэг хүсэж одоо энэ хүлэмжийг одоо гавлаг гişүү маань ингээд олгосон байгаа. Хүлэмжтэй болсноос хойш та хоёр маань одоо урагцаад арай өөр байгааз. Яг бид урд нь бол нэг жижиг хүлэмжтэй байсан. Тэгээ тэндээ бас ургуулад авдаг л байсан. Гэхдээ ядаж эн чинь зориултын юм дээр нь одоо явж суух гэсэн өндөр их айтайхан тий. Ер нь бол одоо энэ хаврын хавсраг энэ нэг саж хийхтэй манай ялангуяа энэ бор өндөрчин бол одоо саж хийхтэй шүү дээ. Тэр үед бол үнэхээр одоо хэрэгтэй юм аа. Тэгээд дефлес юун тарьсан ногоо гэдэг чинь бол гэтээ би бол манайх ер нь ингээд яадаг юм байна. Гадаа помидор тариад тэгээд гадаах нь баг илүү амттай шиг. Тий тэгэхээр араа илүү наар нөгөө сайлг агаар гээд бүх юм үз. Гэхдээ цаг уурын бэрхшээл энэ жил бол одоо 2 дахид мөндөр орлоо шүү. Эхний мөндөр ороод тэгээд одоо дараа нь дахиж нэлээд тэрнээсээ том мөндөр ороод тэгээд харин азар бахан хугацаанд ордог. Хэрэгжээ өндөр хаан шиг өдөр одоо хэрлэн цомын тэр өрөөнд ордог шиг тийм том одоо мөндөр орсон бол энэ ногоог өнөөдөр байхгүй болох. Тийм шүү дээ. Тий. Гэхдээ харьцангуй харин одоо бор өндөрт маань гайгүй байна. Одоо үлдчихэж байгаа цаг хугацаанд бараа орох цаг хугацаанд битийн мөндөр ороос ойлаа л гэж хүсэж бодож ингэж л яаж байна. Тий. За та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд бор өндрийнхөө одоо нийт одоо иргэдийн өмнө одоо маш их одоо үлгэр жишээг ирвэл ингээд суулуурхаа гэж явахгүйгээр давхар ингээд өрхийн аж ахуй эрхлээд үлгэр жишээ байгаад маш их баярлалаа. Тэгээд та хоёрын цаашдаа ажил үйлсэд амжилт хүсье, эрүүл мэндийг хүсье. За баярлалаа.